Сайн байцгаана уу багш нараа? Сургалтаа амжилттай явуулж, амжилттай зохион байгуулж байгаа багш нартаа баяр хүргэе. За багш нь одоо энэ солонгон аргуудыг яаж одоо явуулах талаар та бүхэнд бас танилцуулъя. Та бүхэн маань эндээс санаа аваад хэрэгжүүлээрэй. За тэгэхээр солонгон аргыг болохоор хизээ яаж явуулах вэ гэхээр эхлээд одоо нөгөө сургалтын эхлээд агуулга явж байгаа. Агуулга явсны дараа яг арга зүй рүү орж ирэхдээ би бол нөгөө агуулгыг манай Батцэг ярьсан арга зүг би ярьсан. Тэгээд арга зүгээ ярихдаа өөрийгөө танилцуулчаал одоо арга зүй шин санааг ингээ багш нь ярина гэчээд багш таны гар дээр Монголын маргаашийн нар манддаг. Бүгдээрээ Монголын маргаашийн нарын төлөө хамтдаа хичээцгаая, хамтдаа хөгжицгooё. Багш бид нар алган дээрээ Монголын маргаашийн нарыг боожулдаг азтай хүмүүсээ гэд. Ингээд энэ нарныхаа зургийг гаргаж ирээ самбар дээр ингээд энийг ингээд байрлуулчихна. Ингээд самбар дээрээ байрлуулчихж байгаа. За тэгээд нөгөө арга зүйтэй холбоотой нөгөө нэг ПП-нүүдэд танилцуулаад арга зүй технологиудыг ингээд танилцуулсныхаа дараа за тэгвэл одоо хүн болгон одоо багш болгонд арга байгаа. Багш бүр аргатай. Багш бүрийн арга өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн өнгөтэй. За одоо бүгдээрээ өөр өөрийнхөө арга технологиг бодоод өөр өөрийнхөө аргыг гаргаж ирье. Энэ танхимд одоо өөр өөрийнхөө арга өнгийг бол тодорхойлж одоо ингээд солонгон аргаа гаргаж ирж өөр өөрийнхөө аргыг одоо хуваалцъя. Би эндээ одоо аргаа хуваалцъя. Би эндээ одоо тайлбарч ингээд туршлагаа хуваалцъя гэд. Тэгээд 1 минут за одоо бүгдээрээ нүдээ айнаад өөр өөрийнхөө аргыг бодоорой. Танд яг чэйжэнд чинь ямар арга байгаа вэ гэд жоохон бодуулна нүдээ аниулаад. За тэгээ бодуулангуудаа угаасаа нөгөө нэг ийм цаас ингээд тараа өнөөдөр битээр бас нөгөө нэг энэ солонгон аргаа жоохон боловсронгуй болгоод ингэж өгсөн. Өчтөр болгоо битээр энэ үүлээ мартсан байсан. Ингэж Батцэг битээр ингэж багш болгонд ингэж өгöd. За тэгэхээр одоо энэ дээр та одоо өөрийнхөө аргын нэрийг бичээд аль сургуулийн хэн багш вэ гэдгээ бичнэ. За аргатайгаа холбоотой яг санаандаа буусан одоо түлхүүр үгнүүдээ түлхүүр үг юм уу, өгүүлбэр юм уу ингээд давчхан яг санаандаа бууж байгаа тэр одоо аргын алхам юм уу, аргатайгаа холбоотой түлхүүр үгнүүд юм уу яг тэрийгээ та нар энд ингээд тэмдэглээтгэе гэд ингээд тэмдэглүүлчихнэ. За тэгэд нэр бол заавал ихэндээ байх албагүй. Аргаа яг бодож байгаа л яг тэр арга дээр ингээд орж ирж байгаа санаануудаа та нар энэ тэмдэглэл заавал зорилго, зорилт, зарчим, марчим гэж явахгүйгээр яг санаандаа буусан алхамч байдаг юм уу? Тэр зүйлээ та нар энд ингээд тэмдэглээд гэд. За тэгээд тэмдэглээд явангууд угаасаа энэ тэмдэглэхээр нэр гарч ирнэ гэд. Тэгээд угаасаа энэ багш нар нэрээ гаргаж ирж байгаа. За тэгээд өгшөө энэ арга зүйтэйгээ холбоотой энийг бас боловсронгуй болгоод зорилго юугаа бичиж болно гэд. Багш болгон ингээд товчхон ерөнхийдөө өөрсдийнхээ арга зүйн санааг ингээд гаргаад ирчихэж байгаа багш бүр. За тэгэнгүүтээ ингээд багт хуваачиж байгаа. За багт хуваагаад одоо баг дотроо өөрсдийнхээ аргыг одоо ингээд хуваалцаарай гэдэг нь. За аргаа хуваалцаад энэ одоо бусад багш нарын ингээд аргаас нэг баг одоо нэг 6-7 хүнтэй байлаа гэхэд арга зүйгээ хуваалцаад за тэр арга зүйгээсээ одоо хамгийн одоо нэг шинэлэг, онцгой, хэрэгтэй тийм аргаа бүгдээрээ одоо энэ баг болгонд ийм юу байгаа штэ. Аргынхаа нэрийг хэн багшийн аргуу энд бичнэ ингээд солонгон аргууд гэж бичнэ. За тэгэнгүүтээ энийг одоо ингээд самбар дээр байрлуулчихна. Одоо багш бүр өөр өөрийн аргатай өөр өөрийн арга бүр өөр өөрийн өнгөтэй. Тэгэхээр одоо аргаа одоо солонгоруулъя. Өөр өөрийн өнгөтэй аргаа солонгоруулъя гэж хэлээд энийг гаргаж ирж байгаа байхгүй. За тэгээ энийг нэг багийн арга байлаа гэхэд яг энэний доор ингээд яг тэр багийнхны тус бүрийн аргуудыг ингээд тавьчихж байгаа. Тэгээд нөгөө нэг яг ингээд энэ дээр танилцуулагдаад байгаа тэр технологи аргыг нь болохоор нөгөө нэг ийм цаасан дээр А4 цаасан дээр нөгөө яг технологийн алхмууд байгаа тэрийг тавиад багш нар ингэж яриулна. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор битээр 6 багт баасан 6 багийн арга бол энд яригдсан. Тэгтээ өнөөдрийн сургалтанд ирсэн бүх багшийн одоо энэ арга бол ингээд самбар дээр ингээд тавигдсан. За тэгээ энэгээр болохоор одоо яасан гэхлээр ингээд нөгөө нэг солонгон аргууд гэх нэг багш болгоны арга болгон онцлогтой арга болгон өөр өнгөтэй арга болгоноо ингээд солонгоруулъя гэж гаргаж ирж байгаа. Ер нь бол санаа нь бол ийм ингэж тавьж байгаа. За тэгээ энэгээр чинь одоо ингээд нөгөө гоё самбарын менежмент
самбар төлөвлөлт гарч ирж байгаа. Самбараа бас баяжуулж байгаа. Сургуультаа бас одоо ингээд айгүй баялаг болгож байгаа. Мөн энэ дээр бас яг нэг арга гарч ирж байгаа байхгүй юу? Багш нарт одоо ингээд нэг өөр өөрийн аргаа гаргая, солонгон аргуудыг түгээе гэд ингэж байгаа ч гэсэн энд бас нэг арга байгаа. Дараа нь энийг ингэж гаргаж ирчээд багш нар та нар одоо хичээлээ заахтаа хүүхдүүдтэй очиж хичээлээ заахтаа яг энэ солонгон аргуудыг ингэж энэс санаа аваад ингэж бол хичээлээ бас зааж болно шүү гэдэг. Энэ бас солонгон аргууд чинь багш нарт бас нэг мессеж, нэг аргын санаа бас өгöd байгаа байхгүй юу? Ингэж явж байгаа. За тэгээ багш нар бас айгүй хөөрхөн сонирхож ирсэн. Тэгээ багш болгон яг энэ дээр ингээд ийм цаас ингээд товчхон өгчгөр бас их том А4-ийн ийм нэг юм өгчгөр чинь бас бичихгүй, залхуураа, дутуу бичээд идэм лээ. Ийм товчхон юм өгчгөр чинь ингээд түлхүүрүүгээр санаандаа бас нэгээр довчхон бичгээр бол нэг мөн хоёр өгүүлбэр яг санаандаа бас нэгээр л бичгээд ингээд тавьчин. Тэгэл тэрийг би эндээ дэлгэрүүлээд яриад өгнө. Тэгээ багш нар босч ирээд ингээд аргаа ярихаараа маш гоё аргууд ярьж илээ. Их сайхан аргуудыг одоо би энтэйгээ ингээд хуваалцж исэн. Тэгээ багш болгон өөрийнхөө аргыг бас ярих бас их дуртай байдаг юм байлээ. За тэгээ завсарлагаанаар энийг ингээд багш нар сүлдээ завсарлагаанаар бас ингэж босч ирээд үзээд би энэс асууж исэн. Тэгэхээр энэ арга ороод ирэхээр бас нөгөө нэг арга зүүн цаг маань жоохон урт болох гэдэг. Тэгэхээр нөгөө агуулга маань бас нөгөө агуулгын pp бол яг ингээд 70 минут бол явахгүй айгүй хурдан дуусчаад ирсэн шүү дээ. Агуулга болохоор жоохон цагаасаа төрүүлж дуусаадсан болохоор шууд арга зүй ороод нэг арга зүүн pp юмнууд ингэж яваад араас нь дадлах хэлэхэд яг болж илээ. Яг болж исэн. За тэгээд эндээс санаа аваад та бүхэн маань одоо ингээд энийг бас ингээд хэрэгжүүлээд ингээд явбал манай энэ нийслэлийн сургалт бас илүү их гоё сонирхолтой болох байхаа. За та бүхэнд амжилт хүсье.